Монгол улсын албан ёсны түнш орноор оролцох олон улсын аял зүйчлийн үзэсгэлэн IBT Берлин 2015 өчигдөр эхэллээ. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын урлагийн хэвлэл мэдээллийн багууд болон бусад оролцогчид Берлин хотод ажиллаж байгаа бөгөөд тэдний бэлтгэл бүрэн хангагдаж Монгол улсыг дэлхийн олон орноос ирсэн зочдод сурталчлахад бэлэн болжээ. Засгийн газрын ээлжид туралдаан энэ сарны 2-нд болж хэд хэдэн чухал асуудлыг хилцлээ. Үүнд шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан, боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлсэн байна. Мөн орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкнд шилжүүлэхээр болсон байна. Улсын онцгой комиссийн дарга Шадар сайд Хөрөс Сүхийн 2015 онд ой хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, ой хээрийн төмөртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай албан даалгаврыг Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Инх Амар, онцгой байдлын ерөнхий газрын гал төмөртэй тэмцэх газрын дарга Залуу Хүү, онцгой байдлын ерөнхий газрын гамшигаас урьдчилан сэргийлэх газрын дарга Ууган Баяр, Шадар сайдын зөвлөх учрал нар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулгыг эрх аврын чуулганаар улсын хурлд өргөн барихыг шаардаж, Facebook-ийн ээж бүхний дуу хоолой группийн ээжүүдийн цуглаан талбай дээр 2 дахь өдрөө үргэлжиллээ. Энэхүү цуглаан нь энэ сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Монголын засгийн газраас 285 сая ам долларыг нэхэмжилж олон улсын арбитийн шүүгүүд хандсан Канадын хөрөнгө оруулалттай Han Resource компани заргаа авчээ. Тэд Монголын засгийн газраас 100 сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Батуулга, Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд захирагчийн ажлын албаны дараа Бадрал болон холбогдох албаны хүмүүс эрчим хүчний сайд зоригтой уулзаж, нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хороодлын дахин төлөвлөлтөд холбогдуулан, цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож, тодорхой асуудлаар хүсэлт тавилаа. Гэр хороодлын дахин төлөвлөлтийн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн болон Дэнжин мянган орчинд баригдах орон сууцны хороодлыг дулааны их усүрээр хангах, хотын төвийн дулааны гол шугамыг өргөдгөх, их тойрогын өндөр хүчтэлийн шугамын тасархай хэсгийг холбох зэрэг засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах томоохон асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүссэн юм а. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж, ерөнхийлөгчийн зарилгаар үндэсний их баяр наадмын үеэр допинг хэрэглэж шудраг бусаар цол авсан гэх Архангай аймгийн Тариад сумын харьяад бүх бэлэг дэвжээний бүх аймгийн хурц Арслан Ардиабад, Гой Валтай аймгийн Тонхил сумын харьяад Хилжин спорт хороо Хантайшир дэвжээний бүх аймгийн Арслан суман чулуун нарт хариуцлага тооцсон цолыг нь хураажээ. Завхан аймгийн онцгой байдлын хилтэс Цосон Зингэл сумын оргих багийн Дугнатын Хисаа гэдэг газар Идэр голын мөсөн дээр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус болон ачааны машин мөс төмөрсний улбаас голын усанд суужээ. Үүнийг онцгой байдлын хилцийн ажилчид шуурхай ажиллан автомашин болон автобусыг татаж гаргасан байна.